Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Япон улсын ерөнхий сайдтай уулзлаа. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 78 дугаар чуулганд оролцож байгаа ерөнхийлөгч энэ сарын 20-ны өдөр Япон улсын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийжээ. Монгол улсын ерөнхийлөгч хоёр улсын хоорондох дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчлалын нийтлэг үнд зүйлс бүхий хоёр улсын стратегийн түншлэлийг иш дахиулж инх тайван хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтсныг сайшаан тэмдэглэсэн байна. Тэрбээр уг түншлэлийн эх 10 жилийн замын зураглал болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол-Японы төр засгийн газар нэгт хамтран ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Хоёр улсын бүс нутаг олон улсын давцан дахь хамтын ажиллагаа нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илэрлээ олж оруулахыг зорьж байгааг онцолж уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна.